Эзэнгүй нутаг эц төгсгөлгүй зөлдсөн тал хайр. Та гэр бүлээрээ явж байгаа замаа алдчих. Төв зам руу гарах ганцхан эргэлтийг л буруу хийсэн. Гэвч тэрхүү ганцхан алдаа таныг хизээж гарамгүй аимшиг турхинд оруулчих бол яах вэ? Өнөөдөр би та бүхэнд хүний сэтгэл зүйн хамгийн харанхуй талыг харуулсан нэгэн хачирхалтай сэтгэл зүйн трейлер киноны тайлбарыг хүргэж байна. Энэ бол зүгээр нэг төөрөлтийн түүх биш. Энэ бол өөрийнхөө хийсэн үглээс зүгтэж бодит байдлыг үгүйсгэж байгаа хүний эмгэнэлт явдал юм. Сайн байцгааны өтөвчтэй. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд өнөөдрийнхөө дугаараар Казах фильмийн бүтээл Төөрсөн буюу Төөрөгдөл нэртэй маш учир битүүлэг сэтгэл зүйн трейлер киноны тайлбарыг хүргэхэд бэлэн болоод байна. Ингээд үзэгч та бүхэн маань тоглон сууж таалан сойрох. Монзэ сугт тавтай барил. Нэгэн залуу хөдөө орон нутгийн замаар гэр бүлийн хамт давхиж яваагаар кино эхэлнэ. Засмал замаар явж байснаа гинтгэн зам салаад шорон зам руу орно. Аялаж яваа юм болов гэхээр нэг л биш. Эхнэр хүү хоёр нь нэлээд ядарсан шинжтэй. Залуугийн байгаа байдал болон царайны хувирал нь таагүй төгссөн шинжтэй. Ямар нэгэн зүйлээс сухтаж яваа. Эсвэл нэг зүйл рүү яарч яваа юм шиг. Машинд чиний хайрладаг байсан тэр гунигт тахлын ширээн дээр би учран золгож байна. Би дахин мөрөөдөж бай. Их сонин үгтэй дуу сонсож яв. Залуу ууж байсан усны самдаа жажилж байсан бохоо хийгээд замын хажуу руу шидэж орхино. Ингээд явж байтал хүү сэрж аава би бийцсмаар байна гэхэд машинаа зогсов. Эхнэр нь бид хизээ очих юм бэ гэхэд нөхөр аль хэдийн төв зам дээр гарчихсан байх ёстой доо гэд хөдлөнө. Гин хэнийх нь гар утасны сүлжээ байдаггүй. Ямар л газраар яваад байна да. Нилээн явж байгаа нэг сонин зүйл тохиолдоно. Залуу бууга цавыг шалгаад үзтэл яг түрүүхэн зажилж байсан бохоо хийгээд хайсан усны сав хэвтэж байх нь тэр. Тэд тэгэхээр нэг газараараа л эргэлдсэн болж таарч байна. Уруул замаараа салж таа. Нэг л биш газар байна. Эхнэр нь за би чамд юу гэж хэллээ гэхэд нөхөр чи юу гисэн гэж. Тэр замаас битгий гараарай гэж би чамд хэлсэн биз дээ. Замаа довчлох гэсэн юм гэж би чамд тайлбарлсан шүү дээ. За мундаг байна. Сайхан довчлоо. За ингээд эхнэр нөхөр хоёр ширүү маргалдаж эхэлнэ. Өглөөнөөс хойш юу ч идэлгүй, амралгүй давхисан бололтой. Эхнэр нэлээн ууртай байна. Чи өнөөдөр дуугүй байж чадах уу? Ой, төв зам дээр гараа тэндээ хоол. Бүгд тайвшир. Гэд машинаа асаагаад хөдлөх гэтэл машин асдаггүй. Бензин дуусаагүй тал зураасараа байна. Эхнэрийн дэвчээр алдагдаж эхэлнэ. Хараа итгэж хэрв асахгүй бол явган алхах шүү. Би тоглоогүй байна гэхэд нөхөр. За аснаа. Амаа хамхаад машиндаа суу. Эхнэр ойролсоор би чиний төлөө хангалттай их зүйл хийсэн. Чамтай байхдаа үргэлж чиний төлөө амьдрч, чиний төлөө зовж ирсэн. Гэтэл чи хүүгийнхээ төлөө, миний төлөө юу хийсэн юм? Арчаагүй амтэн. Гэж нөхөр л үгүй ойролсоор байна. Нөхөр нь ой битгий ойрол арчаагүй гинэ чи. Эдл хоорондоо хэрэл. Чиний тэр ажлаас чинь үнэхээр залхаж байна гэдэг нь ямар нэг нууцлаг хэцүү ажил хийдэг бололтой. Ингээд ашгүй хэрүүл намжиж харанхуй ч боллоо. Өглөө нь залуу ганцаархнаа унтж байна. Машин настаггүй. Эхнэр хүүхэд нь байдаггүй. Ойрхон би засгаар явсан юм болов уу? Тэр хоёрыг хай. Ойр ховдол байхгүй. Эзгүйхээр хатаж ганцсан тал. Тэгтэл ашгүй нэг байшинг ойроо харагдлаа. Залуу тэр айл руу л эхнэр хүү хоёр нь явсан байх гэж бодоод өнөө эзгүй талд ганцаархнаа дороох айл руу алах. Энэ арай манай говь шиг өнчин цагаан гэдэг нь биш байгаа да. Бас л дүнсийгээд эвгүй. Залуу энэ нэгэн байна уу? Гэт дотгошоо ороход үүдэнд нь нэг харнохой зогсож байна. Залуу айгаад ухартал гинэт алга болно. Хүн амьдардаг бололтой боломжийн цэвэрхэн айл байна. Боорцог амандаа хийх гэтэл гэрийн эзэн орж ирнэ. Залуу уучлаарай. Би эхнэр хүү хоёроо хайж байна. Орилгогүй ирсэнд уучлаарай. Бид төөрчгөөд байна. Машин эвдэрчглээ гэхэд өвгөн мэднэ. Шөн дохоо өгөөд байхыг чинь харсан. Суу цаав. Бид чамайг хүлээж байлаа гэхэд эдгэж химбэ? Гэд аргашаа хартал нэгэн хүүхэн зогсож байна. Эвгүй харц төрхтэй, могоо шиг ирээн хувцас өмссөн, ерөн царай биеийн яг хорт могоог санагдуулам охин нь ч юм уу, эхнэр нь ч юм уу гэмээр хүүхэн орж ирнэ. Та эхнэр хүү хоёрыг минь хараагүй биз? Би хэнийг ч хараагүй. Эрч бас хараагүй. Санаа бүүзөө. Эд хаа нэгтээ ойрхон яваа байх. Чамайг унтаж байхад зам хайхаар яваад удахгүй ирэх байлгүй. Гэхэд залуу, намайг унтсныг та яаж мэдсэн юм бэ? Төөрсөн хүн ядарсан даамтгал юм. Та төв зам хаан байдгийг хэлээд өгөөч. Энд төөрөх амархан. Өвөлжөө хуучин болснаас өөр юу ч байхгүй. Утсаар ярих газар байна уу гэхэд эмхтэй. Уцсдах хэрэггүй.
Ээж ширүүн дугур. Тэр нэг битгий анзаараа. Тэр зүгээр л тоглож байна. Хүний сайн хань болох хохиндоо гэд сонин зүйл ярьж байснаа энд уцсдах газар байхгүй гэхэд залуу. За би явлаа. Сайнд баярлаа. Би гэр бүлээ хайх хэрэгтэй. Баяртай. За явдаа. Магадгүй олох ч юм бэлөө. Гэхэд залуу гараад машин руугаа ирнэ. Тэгээд машинаа сайн түгжээд зам дагаад алхана. Эхнэр хүү хоёроо хайхаар явж байгаа юм шиг байна. Сүлжээ байдаггүй. Буцаад яг явсан замаараа машин дээрээ иртэл машин нь цаашаа хараа зогсож байна. Яг юу болоод байна? Эхнэр нь ирчихсэн болов гэд очтол жолооны ард өнөө хүүхэн хэвнэг сууж байна. Ой, чи энд юу хийж байгаа юм? Яаж цоочтой машин суусан юм? Тайлбарлаач гэхэд хүүхэн би чамайг яаж байгааг харах гэж ирлээ. Хүү эхнэр хоёроо олж чадахгүй. Тэд хаашаа явж болохыг чи мэдхүү. Гэхэд магадгүй тэд чамаас явчихсан юм болов. Явчихсан гэж юу гэсэн үг юм бэ? Та тэднийг харсан юм уу? Би юу ч мэдэхгүй. Надаас хол гэд хинэгчгүй яваад өгнө. Эргээд хаалгаа онгоолгох гэхэд хаалган төгжээд. Энэ өвгөн хүүхэн хоёрт их учир байна да. Залуу байн л машиныхаа доод талыг шалгана. Тэгээд машины гарын авлага аваад гал хамгаалагчудаа шалгаж байгаад машины доор өвгний цамсны довж байгааг олдог. Байшин төрөн ороход өвгний цамсан дээрх могоон дүрстэй довчны нэгэн нойтсон байхыг сандаг. Тэгэхээр энэ бүх учир нь ойлгохдохгүй зүйлс тэр хоёроос л болж байгаа юм байна. Ингээд шууд л нөгөө байшин руу явна. Байшин доторхыг шалгахад өрөөнүүд дундаас нэгэн цооштой өрөөл их сонирн байна да. Гаднах ванзаар хадсан цонхоор харахад юу ч харагдахгүй байна. Тэгээд худаг байгааг анзаарна. Арай худаг дотор эхнэр хүүхдийг нэгээд залуу худаг руу ойртоход өвгөн хойно зогсож байна. Чи намайг айлгачихлаа. Саяхал энд байгаагүй дээ. Эргүүлч нь олдоо. Гэхэд залуу машин ацдаггүй. Машин засагдахгүй байна. Хөсвөл манаа тохонж болно шүү. Үгүй дээ баярлаа. Гэд нөгөө олсон довчоо өгөх гэтэл өвгний цамсны довч бүрэн байна. Залуу учрыг нь олохоо бүр байна. Би машиндаа хүлээж байсан дээргээд яв. Шөнө нь машиндаа унтж байхад нэгэн чимээ гараад сэрнэ. Хинч байх. Тэгээд гэрлээ хасаахад эхнэр хүүхд хоёр нь үзэгдээд өнгөр. Гараад дуутахад хинч байхгүй. Шөнжөнгөө хар дараад хонно. Эхнэр хүүхдэн зүүдэнд нэрээд бид чамаас явчихсан гэж их л эвгүй хэл. Өглөө нь нөгөө хүүхэн цонхыг нь догшно. Сэрхсэн үү? Нададтай цуг юу? Аав хоолнд дуутаж байна. Тэр хүн чиний аав юм уу? Та нар энд яаж амьдэрдэг юм? Энд хүн шалга, мал шалга гэж залуу хүүхнийг шалгааж өг. Бид энд хийх бишээ, хаяал ярьдаг. Манай төрөл төрөсөд энд амьдэрдэг юм. Та нар нутгийн хүмүүстэй ерөөсөө адилгүй юм. Та нар хаанаас ирсэн юм бэ? Гэхэд хаанаас ч биш. Чамайг гомдоож мэдих хариултыг надаас бүүхай. Эд гэрлүүгээ дагуулад яв. Гэрт ирээд хачаа юм да. Гэр бүл минь алга болчихлоо. Замаа олохгүй байна. Машин асахгүй. Би яг хаана байгааг хэлж өгөөч. Би гэр бүлээ олоод хот орох хэрэгтэй байна. Намайг хотод хүмүүс хүлээж байгаа. Та нар энд юу хийж байгаа юм бэ? Хөгш минь битгий нууцлаад байна. Би тэр хаалттай өрөөний талаар асуух гэсэн юм. Тэр өрөө нь ямар учиртай өрөө вэ? Гэхэд өв. Чи төөрчгсөн гэж би хэлсэн шүү дээ. Зүгээр л нэг хүнийг хүлээж байна. Бид тэр өрөөг бараг ашигладаг юм. Тэр өвчнөн хөдлөхөд би тэнд цойжилчихдаг юм. Зүгээр л нэг сэтгэл санааны өөрчлөлт. Гээд өвгөн би чамд зам зааж өгье. Дугуйнуудаа гэрт оруулчих. Тэгэхгүй бол хулгайч ирээд авчихна гэдэг. Залуу би төв зам олоод хот руу ороод унаа аваад ирье. Гэхэд өвгөн эхнэр хүүхдээ яах болж байна. Залуу тэр хоёр унаанд цугаад хот орсон байхаа. Машин дугуйнуудыг минь сайн харж байгаарэ гэд явах гэтэл ширээн дээр хоолтноос уудаж илжирсэн байдаг. Гэхдээ залуу дахиад л хий юм хараад байгаа бололтой. Залуу эхнэр хүүхэд хоёртой зурвас бичээд үлдээ. Тэр хоёр нилээн алхажээ. Залуу их ядарсан байна. Тэгээд нэг толгой дээр гарч ирнэ. Залуу уурлаж эн чин зам биш бай. Зүгээр нэг ангал байна шүү дээ гэхэд би амлаагүй. Хичээгээд л үзээл гэсэн. Бие бэр арчаагүй амтан минь. Та нар ийм л хүмүүс гээд өвгөн доодоггүй. Залуу нилээн уурлаж бачуураад машин дээрээ буцаад л ирнэ. Ганц аюулгүй газар нь энэ гэж бодож байтал бичээд үлдээсэн цаас нь алга болсон байна. Залуу баярлаж тэд хаана байна? Эхнэр хүү хоёр минь энд байна уу гэдэл шалгааж хайж эхэлнэ. Харин тэр хоёр юу ч болоогүй юм шиг тэд энд байхгүй. Би хэнийг ч хараагүй. Суу, тайвшир, цай. Залуу миний машинд үлдээсэн зурвас алга байна. Та нар авсан байна гэд хардаж эхэлнэ. Машин гэд эргээд машин руугаа харах ур дараагүй. Хаана байна? Та нар минь хаана байна гэд залуугийн зөвхөрөл нь барагдаж туйлдаа хүрнэ. Тэгээд бүр нохойн дуураа гаргана. Тэр үед нөгөө хүүхэн ирж тайтахар болно.
байшиндаа авчираад залууг халамжлан хайрлах бол. Ингээд хөөрхий сүнстэй нөхцөж өглөөд эхнэр нь байн харагдаал. Өглөө нөгөө хүүхэн нь жинхнээсээ могоо болчихсон байна. Гэнт нөгөө цоочтой өрөөнөөс чимээ гарна. Энд л эхнэр хүү хоёр нь байж гээд залуу "Хүү миний хүү битгий яа" гээд хаалгыг эвдлээд ороход хинч байхгүй. Шүүгэнд эхнэрийн хувцс сүнхийг нь нуусан байдаг. Тэгтэл байшингийн дээвэр дээр хүний хөлийн чимээ сонсогдно. Дээшээ гарахад хүүгийнх нь тоглоом, зүнх, гадуур хувцс нь цус болсон байдалтай олдоод залуу айцж ирдэ. Тэгээ нөгөө ганц худгийг шалгаагүйгээ сандаг. Худгийг шалгатал ашгүй хоосон. Зөвхөн өөрийнх нь бичиж үлдээсэн сурвас гэтэл ард нь бөөн харавта. Залуу сандраадгүй. Машин нь юу ч үгүй шатаж байна. Одоо яах ч арга байхгүй юм чинь хийл бачуурч байгаад савтай бензинээ барьж яваад ухаан алдаад очно. Байнгал хар дараастай. Тебе надо поесть. Нэг мэдсэн нөгөө айлдаа сэрнэ. Хүүхэн залуу дурлжээ. Их л дотн байна. Залуу хүүхнийг дүлхээд хүр завчраад хатуухан ярьж эхэлнэ. Аав чинь хаана байна? Хүүхэн ерөөсөө айсан шинжгүй. Миний гэр бүл хаана байна? Гэхэд тэд чамаас явчихсан. Чи тэднийг олохгүй. Одоо тэдний оронд бий байна штэ. Бид хоёрт хамтдаа сайхан байх болно. Гэхэд залуу маш их урлаж хурцээрээ эн тэнтгүү тавилгануудыг зохиж байхад өвгөн орж ирнэ. Миний гэр бүл хаана байна? Машиныг минь хэн шатаасан? Гэхэд өвгөн. Тэрнийг чи өөрөө л хамгийн сайн мэд. Машин чинь гарч хүрээгүй. Энэ өрөөнөөс би эхнэрийнхээ эд зүйлийг оллоо. Тэд яаж энд ирсэн юм? Гэхэд өвгөн. Хэн нэгэн л авчирсан байх. Би байх албагүй. Тэгээд хэн гэж гэхэд чи дахиад л өөрийгөө энэ жагсаалтаас хасчихлаа. Гээд нэг учир битүүлэг юм яриад байна. Муу хөгшин мангас чи тэдийг яасан? Би энэ муу хүүхнийг бас чамайг алчихсан шүү. Яд маш их уурлаж өвгний хөзөөрөө хурцээрээ зогоод алчих. Энэ үед хүүхэн яг л галзуу юм шиг инээж байна. Залуу хүүхнийг авч яваад тэлээгээрээ гарыг нь хүлээд алах нь гэдэл амьд үлдээнэ. Тэгээд харан хууч болж шаналсаар унтаад өгнө. Гэтэл өглөө нь сэрэхэд нөгөө байшин нь урт хугацаанд хүн амьдраагүй бололтой эвдэрч сүйдсэн байшин болон хувирсан байдаг. Залуу гайхаад өвгөн орж чалахад алга болсон байдаг. Мөн хүүхэн ч бас залуу мэдлэг гайхаж орхино. Залуугийн ухаан санаа одоо л орж байгаа бололтой. Тэр эвдэрсэн байшинд ямар ч цоочтой хаалга байхгүй. Бүгд онгорхой. Яа харахгүй сүнс шүглсэн байшинд хоноод байсан байна да. Тэгтэл дугуй нь ямар ч байсан орхисон газар нь байж байдаг. Нөгөө запас дугуйг хайгаад том өрөөнд орж ирэхэд айл хэдийн задлаад хайчихсан байж байна. Тэр дугуйн дотор юу байсан гэж бодож байна. Дүүрэн хар тамхи. Тэгээд л байн шалгаад нандинаад байсан юм байна л да. Хэн задлаад хайчих вэ? Удахгүй бүх юм тодорхой бол. Хүүхэн өвгөн хоёр гинтэл гараад ирнэ. Тэгээд чи үннийг мэдмээр байна. Гэр бүлээ харсан уу гэж чи асуусан. Тийм ээ, харсан. Бид одоо хаана байгааг ч мэднэ. Гэхэд залуу хаана байна гэж шалгаасаа. Эдний жинхэнэ мөн чанар нь явчихсан. Энд зөвхөн газарт булагдсан биеийн л үлдсэн. Тэд үгсэн. Бүр тодорхой хэлбэл чи тэднийг алсан. Чи өөрийн гараар, өөрийн хүслээр тэднийг алсан. Залуу шууд шоконд орлгүй яах вэ? Чи юу яриад байгаа юм бэ гэхэд чи өөрөө л хүссэн. Магадгүй санамсаргүй байсан байж болох ч чи л хийсэн. Машин руугаа яв. Тэндээс чи нотлогоог олно. Ингээд л хамаг үйл явдлын зангилаа эхнэр хүү хоёр нь яагаад алга болсон тодорхой бол. Залуу машиныхоо ойролцоо ирээд газар ухаж эхэлнэ. Тэгтэл санаанд ормгүй зүйл. Эхнэр хүү хоёрынх нь зогцос газарт булаастай байна. Залуу үгүй би биш. Гэхэд өвгөн аль хэдийн гिचгсэн. Чи хүүгэн болж байхад тэр амьд байсан шүү дээ.
тэр энэ бүхэнд яаж итгэх юм бэ? Худлаа энэ бүхэн чиний ил буруу. Чи гэдэл хамаг бурууг өвгөн рүү чихнэ. Ингээд кино эргээд өмнөх үйл явдал руу шилжиж байна. Мафийн босс мөнгөө яаж төлөх гэж байна гэхэд залуу надад цаг хэрэгтэй байна. Би төлнө гэхэд надад нэг санаа байна. Чи ачаагаа хүргэж өг. Эгвэл өөрийг чинь сайруулъя гэхэд залуу маш их хэмжээний хар тамхи запас дугуйдаа нуугаад эхнэр хүүхдээ дагуулад замд гарчаа. Гэр бүлэрээ явж байна гэд цагдаа нар сэжиг авахгүйгээд дагуулад явсан байж. Тэгээд зам довчлох гэж яваад төөрсөн. Эхнэр нь мэдээж уурлсан. Залуу дэслэхгүй эхнэрээ зодож эхэлсэн. Хүү ээжигээ хамгаалах гэж гүйж ирэхэд аав нь тэрнийг хойш нь дүлхээд санаандгүй том чулуун дээр дагцаараа саваад очдөг. Ууран барьж чадалгүй багал зурд сар байгаад эхнэрээ хөнөөж өгдөг. Тэгээд эргээд хартал хүү нь үгчгсэн байдаг. Жил бодож л та. Ихтэй болж байхад амьд байсан байж. Тэгээд эхнэр хүү хоёр он болж хаад унтаад өгдөг. Яагаад? Сэтгцэн өвчтэй юм болов уу? Тэгээд өглөө нэгэн эзэнгүй байшин ойрхон байгааг олж хараад тэнд очиж эхнэрийнхээ хувцсыг өрөөнд байсан шүүгэнд хийж хүүгийнхээ хувцс тоглоомуудыг дээвэр дээр тарааж шиддэг. Нэг ёсондоо хэргийн мөрөө баллаж байгаа бололтой. Ингээд л нөгөө хар тамхинасаа татаж эхэлнэ. Ёстой янзаар татна. Ийм учраас л хачин зүйл хараад солиороод байсан байж. Өвгөн, хөөхөн, нохой, могоо гэдэл санаанаасаа зохиогоод өчнөн хоног болсон байж. Бүх зүйлийг өөрөө хийж машинаа шатаасан бай. Тэгээд л шөнө болгон маань сураад л очиод байж. Залууг зүгээр байлгахгүй. Нөгөө хоёр хий зүйл дагаж дарамтлсаар л. Энэ үед нэгэн машин явж байгаа зам салсныг олж хараад шорон замаар ороод явна. Залуу эргээд нөгөө байшингийн гадаа ирээд олсоор өөрийгөө боомлж алхаар шийджээ. Өвгөн аимшигтай үгсийг хэлж эхэллээ. Үчээ битгээ бараа. Чам дуудахгүй хүч хэрэг болно. Чи төөрч гсэн байна. Бид бол хүн биш. Бид та нарт яаж нүгэл хийхийг л шивндэг. Ихтэй эцсийн сонголтыг та нар өөрсдөө хийдэг. Та нар биднийг эвэр сүултээ мангасаар дүрсэлдэгч. Үнэн дээр бид та нарын доторх шунал, айдас, өшөө авал дээр тоглодог гэж шивнэсэ. Дооглосоор. Бид чи яах вэ? Харин дээр байгаа хүн чамайг өршөөх болов. Юу л бол залуу аймаа хорлохоон болоод хувь заяатагаан эвлэрхээр шийд. Мафийн машиныг олжээ. Тэгээ залуу дээр ачаа хаан байгаа гэсэн. Залууг зодож эхэлв. Тэр зөвхөн намайг уучлаарай. Би төөрч гэж. Намайг уучлаарай. Би төөрч гэж. Гихээс өөр зүйл хэлэхгүй. Мафийн чи юу яриад байгаа? Ачаа хаан бай. Гээд энэ тэндгүй л хай. Тэгтэл бараанаас нь нэлээд хэрглэжээ. Үлдснийг нь хайж байгаад худаг дотроос ихэнхийг нь задлаад хайсан байхыг олно. Ингээд боосоосоо тушаал аваад шууд л залууг байшин руу чирээд орно. Залуу зөвхөн намайг уучлаарай. Би төөрч гэж. Намайг уучлаарай. Би төөрч гэж шивнэсэн. Энэ нь тэдэнд биш, харин бурханд л хэлээд байгаа бололтой. Гээд толгой руу нь буудаж цааш нь харуулчаад байшинг шатааж. Тэд юу ч болоогүй юм шиг энэ юу н хинээс уучлах угаад байгаа юм бэ гэхэд зүгээр л сэтгцэн өөрчлөгдөөд солио орчихж гээд яваад өг. Ингээд өнөө чөтгөр шүглсэн газарт өвөл болж зас орсон байдалтайгаар удаг сарвчны дүнсгэр дүрс гараад Казахстаны алдарт казак фильмийн бүтээл Төөрсөн хүн хэмээх сэтгэл зүйн трейлер кино маань өндөрлөж байна. Энэхүү сэтгэл зүйн гүнзгий хүлээлтэд төгшүүртэй уур амьсгалыг гайхалтай бүрдүүлсэн хүн бол найруулагч Акан Сатаев. Тэрээр хүний дотоод айдас, гэм нүгэл болон хийсвэр ертөнцийн заагийг маш чадварлаг гаргаж иржээ. Киноны төгсгөлд дулаан уур амьсгал гинт өөрчлөгдөж, цас орж, хүйтэн өвөл болж, зөвхөн худаг болон сарвч үлдэж байгааг харуулдаг нь маш гүн гүнзгий бэлэгдэлтэй. Найруулагч үгээр дамжуулж хэд хэдэн чухал санааг элхийг зорьсон байна. Ол дүр өөрийгөө хэдхэн хоног төрлөө гэж бодож байсан ч
зас орж байгаа нь тэрхүү төрөгдлийн орон зайд цаг хугацаа огт өөрөөр урсаж байсныг эсвэл тэрний сүнс маш удаан хугацаанд тэрхүү гимнүглийнхээ дунд гацсныг илтгэж байна. Тэр гэр бүлийн хөнөөсөн тэр мөчөөс эхлэж тэрний дотоод ертөнцөд өнхийн өвөл ирсэн гэсэн санаа юм. Зас бүх зүйлийг цагаан өнгөөр бүрхдэг. Энэ нь тэрний хийсэн бузар нүгэл цус даллагыг байгаль их цагаан давуугаар бүтээж далдлахыг оролдож байгаа юм шиг боловч доор нь байгаа үнэн зээч өөрчлөгдөхгүй гэдгийг харуулж байна. Киноны дурш гарсан тэр нууцлаг байш өвгөн бүгд алга болж зөвхөн гуучин худаг сарвч үлдэж байгаа нь тэр бүхэн зөвхөн тэрний толгой доторх төсөөлөл байсан гэдгийг баталж байна. Тэр үнэндээ эзгүй ихээр нурсан сарвчны дэргэд ганцаараа нь солиорч байжээ. Энэхүү киноны төгсгөл бидэнд нэгэн хатуу үннийг хэлж байна. Бид амьдралдаа гаргасан буруу шийдвэр, хийсэн нүглээ би зүгээр л төөрчихсөн. Эсвэл нөхцөл байдал ийм байсан гэх мэтээр цагаатгахыг хичээдэг. Гэвч бодит байдал дээр бид замаа биш, өөрийнхөө хүн чанарыг гээж төөрүүлсэн байдаг. Эцсийн сонголт үргэлж таны гарт байдаг. Жөтгөр бидэн зөвхөн шивндэг, харин гохрыг нь бид өөрсдөө дарддаг. Буруу замаар будаа тавил, буцахтаа шороо тэн гихчээр гэр бүл хайртай хүмүүсийн өөрийн шунал амьч үзлийн золиос болгосон хүнд эргээд зөв замд нийлж очих төв зам гэж үгүй. Тэр зам нь зөвхөн ангал руу эсвэл өөрийнх нь бүтээсэн там руу хөдөлдөг байна. Таны бодлоор гол дүр үнэхээр өршөөгдөх хэрэгтэй юу? Эсвэл тэр аль хэдийн өөрийнхөө тамд гацчихсан уу? Сандлаа сэтгэл хэсэгтүүлдээгээрэй. Хэрвээ бичлэг таалагдсан бол лайк дарж, сувагт маань бүртгүүлэхээ мартава. Өнөөдрийн кино маань энд хүрээд өндөрлөж байна. Гэт Маванзи сувагтай хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараа дахин уулзцгаая.